За сайн байна уу. За саяхан харин Твиттерээр аялж явж байгаад Багро гэдэг ийм хүнсний үйлдвэрийн талаар мэдээллийг анх олж авсан. Тэгээд сайт руу н ороод сонирхож үзсэн байгаа Багро CGM гэдэг. Тэгээд 11 сарын сүүлээр ийм маш том өргөтгөлөө хийгээд энэ Баясах Трейд компаниас ийм том Италийн технологиор тэгээд эх орны хөрсөнд ургасан ийм ногоогоор ийм хүнсний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлсэн гэсэн мэдээллийг энэ сайтаас нь авсан байгаа. Тэгээд тухайн үедээ маш их баярлаад Твиттерээр бас мессеж бичсэн. Ийм сайхан үйлдвэр нэгдсэн баярлалаа гэд. Баяр хүргье гэд. Тэгээд ер нь бол Монгол орн бол ийм газар маш том газартай. Тэгээд ийм ногоо үйлдвэрлээд бараг гадагшаа экспортлох тийм бүрэн боломжтой. Ер нь заавал гадаадаас янз бүрийн ногоонуудыг шилтээ даршилсан удаан хадгалсан ногоонуудыг аваадах юм шаардлагагүй гэж боддог. Тэгээд Монголд анхны ийм том үйлдвэр нэгдсэнд бол миний хувьд их баяртай байна. Тэгээд түүнээс гадна Багро брэнд бас өөрсдийнхөө реклам сурчлагаанд сошиал медиаг маш идэвхтэй ашиглаж байгаа нь бас ажиглагдлаа л да. Тэгээд тэрийг бас хараад ийм гоё дэвшилтэд шинэ сувгуудыг ашиглаж хэрэглэгчдэд мэдээлэл хүргэж байгаа нь бас гоё санагдлаа. Жишээлбэл Blogspot дээр энэ блогоо нээсэн байгаа нь бас харагдаж байна. Bargo Баясах blogspot.com гэдэг. Мөн Biz Network дээр бас профайл үүсгэсэн байна. Баясах Bargo гэдэг. Харин Biz Network дээр хувийн хүн хэлбэрээр ийм профайл үүсгээд тэгээд зураг тавиагүй ийм хоосон байгаа нь бас жоохон онцгой санагдаж байна. Ингээд хараар ингээд харанхуй. Тэгээд ийм том үндэсний брэнд мөртлөө ийм харанхуй ийм ийм юу аватартай. Тэгээд энд нь ухаандаа бол нэг үйлдвэр бас сайн танилцуулж энд бас бичээгүй байна л да. За юу хийж байна гэдэг энэ Biz Network дээр юу хийж байна гэдэг рүү ингээд ороод харлаа. Тэгээд үндэсний үйлдвэрлэлийг цээжээ дэлхийн утга учир нь юунд байх вэ гэдэг ийм бас сэдв нээсэн байна. Тэгээд Твиттерээр урсан мэдээлүүд нь ер нь ихэвчлэн харагдаж байна. За мөн YouTube дээр сувгаа нээсэн байна. Энэ дээр өөртөө хийсэн рекламуудыг мөн анх үйлдвэр нээж явахдаа өгсөн ярилцлагуудаа гэх мэтлэн видеонуудыг тавьсан байна. За Twitter аккаунт нь бол түрүүнд анх энэ Twitter-ээс би анх мэдээлэл олж авсан гэдгийг хэлсэн. За Facebook хуудас нь бас энэ дээр харагдаж байна. Тэгээд энэ дээр энэ инфогоос их л дутуул өгүүлсэн байна л да. Жишээлбэл тэр маш олон орны технологиор үйлдвэрлэж байгаа. Тэгээд бас Монголынхаа хөрсөнд тариалж байгаа гэдэг тэр олон гоё давуу талуудаа энэ дээрээ бас тодорхой оруулж өгвөл энэ Facebook олон хэрэглэгчдэд мэдээлэл нь хүрэх байх. Ер нь бол 962 найзтай одоогор болсон байна л да. Тэгээд коллеж, high school гэдэг дээр нь зүгээр л хуу хүн шиг мэдээллүүд өгүүлсэн байна. Тэгээд энийг яг жоон компани болгоод фэйж нэгэд ч юм уу гоё хийвэл их сайхан байна. За энэ Biz Market дээр бас бүтээгдэхүүнүүдэд тавьсан байна л да. Зураг энтрийн тавиад. Тэгээ бас нэг Biz Network-ийнхоо аватар байхгүй, хоосон хар дүрсээрээ л энэ бүтээгдэхүүнүүдийг иш оруулсан байгаа юм жаа тийм байна. За өөр нэг шүүмжлэлтэй тал нь хэмбэл энэ блог болон веб дээр ер нь энэ урсгасан мэдээллүүд нь хараад байх дандаа рекламны шинжтэй мэдээллүүд л урсгасан байна л да. Тийм ч реклам, ийм ч реклам гэдэг. Тэгвэл ер нь л хэрэглэгчтэйгээ маш сайн батбыг харилцаа үүсгэхийн тулд энэ эрүүл хүнс гэдэг талаас хүнсний зөв хэрэглээ гэдэг талын ч юм уу мөн энэ эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнс хэрэглэснээрээ ямар ач холбогдолтой гэдэг талын ч юм уу юм хүмүүс зөвлөсөн хүмүүсийн амьдралд хэрэг болохоос бас мэдээллийг ихэвчлэн бас түгээдэг байх юм л энэ сошиал орчинд маш олон дагагчтай бас болж чадна.
дандаа л ингээд нэг рекламныхаа видеонуудыг ч юм уу бас урсгаад байвал хин ч энийг байн үзээд гэсэн тийм сонирхол бас төрөхгүй. За мөн вебэд энэ флаш технологиор хийсэн байгаа нь бас жоохон харамсалтай. Флаш технологиор хийхээр одоо хайлтанд ч юм уу өртөж чадахгүй. Жишээлбэл хайлтын одоо томоохон юм системүүд Google ч юм уу системүүд текст мэдээлэлээр хайдаг. За жишээлбэл би энэ Bargo гэж Google дээр бичээд ингээд enter дарахад хамгийн түрүүнд Twitter аккаунт нь өртөж байна. За Чин ханд гээд нэг хүн одоо энэ Twitter аккаунтын retweet хийсэн нь өртөж байна. За дөрөвт нь болохоор за эхний дөрөвт дандаа Twitter байна. За 5-аас эхлээд Bizmarket дээр байрлуулсан энэ Bargo Dunaan салаад гэсэн хоёр хайлт өртөж байна. За Biz Network CMN дээр Blogspot нь одоо холбогдсон энэ бас өртсөн байна. За эхний ингээд нэг 10 20 дотор 10 дотор Blogspot нь өртсөн байна. За ингээд бол вебсайт нь бүр ингээд байхгүй байгаа юм л да. Ердөө өөрийнх нь одоо үндсэн веб нь Bargo CMN гэсэн одоо энэ Bagro CMN гэсэн энэ ердөө ингээд байхгүй байгаа байхгүй. Эхний одоо энэ 100 эхний 100 хайлтанд ердөө веб нь орж ирэхгүй. Тэгээ сүүл рүүгээ дандаа энэ Оросын янз бүрийн мэдээллүүд Bagro абонент энтергээд өөр ондоо Bagro цветний энтергээд энэ өөр хайлт мэдээлэлүүд ороод ирж байна л да. За тэгэхээр л энэ мэдээж хайлтын систем оновчлол тэр талаас нь авч үзэх юм бол мэдээж Bagro гэж хайхад тухайн одоо веб компани брендинг үндсэн одоо веб нь өртөж явах хэрэгтэй байтал харамсалтай нь өртсөнгөө. За бүр цаашлах юм бол үнэхээр веб одоо оновчтой технологи оновчтой хийж чадвал магадгүй хүнсний үйлдвэрлэл гэж хайхад Bagro гарч ирдэг байж яагаад болохгүй гэж тийм ээ. За хүнсний үйлдвэрлэл гэж хайхад бол за MofaGo CMN ч юм уу. За ингээд бүр октоор юмнууд гарч ирж байна л да. За магадгүй хүнс даяар CMN гэдэг гарч ирж байна. За бүр үнэхээр сайн одоо оновчл хийж чадвал үндэсний үйлдвэрлэл гэж хайхад яагаад одоо Bagro гарч ирж болохгүй гэж тийм ээ. За үндэсний үйлдвэрлэл гэж хайхад бол Минд орших Цэгкомын үндэсний үйлдвэрлэлийн талаар бичсэн нийтлэл хамгийн түрүүнд гарч ирж байна. Тэгээд Go CMN-ийн үндэсний үйлдвэрлэлийн хоригдлын мэтлэлийн нийтлэлүүд гарч ирж байна л да. За тэгээд миний хувьд бол Bagro дэмжин шинжилгээгээ ширээ чимэн тэгээд юм үндэсний юм сайхан бүтээгдэхүүн гарч ирж байгаа юм чинь хэрэглэн заавал одоо юу гэдэг. Гэтэ ер нь бол харахад дизайны хувьд ч гэсэн ер нь их гоё шийдэлтэй, гоё харагдаж байна. Тэгээд мэдээж ийм сайхан үндэсний үйлдвэрлэл гарч ирж байгааг цаашдаа одоо энэ сошиал орчинд бас ингээд идэвхтэй ашиглаж байгаа юм чинь энэ сошиал орчны хэрэглэгчтэйгээ хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө өгөөд бас байн үн цэнтэй харилцааг үүсгэж чадаад яг энэ одоо ирчээрээ бас хүмүүстэй зөв харилцаарай. Мөн дээр нь болохоор энэ профайл юмнуудаа бас сайн бүрэн бүтэн сайн мэдээллээр бас сайн бөглөөрөө гэж хэлмээр байна. Бүрэн сайн мэдээллээс оруулаарай. Тэгээд энэ вебийнхаа энэ хайлтын системийн оновчлол технологиг нь бас сайжруулах хэрэгтэй байх. Тэгээд хүн нөгөө сайн яваасаа гэсэн хүндээ л үг хэлдэг шиг тийм ээ. Энэ мэдээллийг энэ подкастыг бас хийж байгаа шалтгаан мэдээж нэг ч гэсэн Монголын үйлдвэр үнэхээр сайн брендийг бий болгоод олон жил сайн доктортой чанартай хүнс бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэрэглэгч түмэндээ сайхан хүнсийг хүргэж байгаасай энэ олон юу гэдэг алдаатай зүйлүүд дээр бас анхаараасай гэдэг үүднээс улам сайжруулаасай гэдэг үүднээс энэхүү подкастыг бэлдлээ. За тэгээд бид нар бас манай компаниас new media marketing-ийн чиглэлээр интернет суурилсан маркетинг олон нийтэд харилцах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор бид нартай энэ чиглэлээрээ бас хамтарч ажиллаж болно. За хамтарч ажиллахгүй ч байлаа гэсэн бас биднээс зөвлөгөө аваад ер нь бол энэ өөртөө хийж байгаа зүйлүүдийг
илүү сайжруулаарай. Тэгээд Монголд энэ сайхан том үйлдвэр 100 гаруй ажилчдтай ийм том үйлдвэрнээс нь үнэхээр баяртай байна. Тэгээд та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. За New Media Marketing Agency-ийн олон нийтэд харилцах мэргэжилтэн Лувсанд орж байлаа. Анхаарал тавьсан баярлалаа.